Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. УК байна. Өнөөдөр би нэгэн асуултанд хариулах хүсэлтэй байна. Ямар асуулт вэ гэвэл өдөр болгон ингээд зорилгоо мартахгүйгээр зорилгоон төлөө ямар нэг үйлдэл би бол хийхийг хичээдэг. Гэтэ ингээд нэг хэцүү юм нь би ингээд одоо нэг юм алгасагч юм уу, нэг юм яг өдөр болгон хийж байгаа л тэгэл дунд нь нэг өдөр алгасч юм бол за ашиг гэл ингээд хайждаг. Буцаад нөгөө нэг яг тэр хэвэндээ орчдөг. Хичнээн ингээд яг шийдсэн ч гэсэндээ буцаад яг хэвэндээ орчдөг. Би шийдвэр гаргаад ямар нэгэн юм хийхээр шийдвэр гаргаад тэрийгэ хийж эхлээд хэсэг хугацааны дараа хийж байгаад ямар нэгэн шалтгаанаас болоод зогсоодог. Зогсоонгууд буцаад байх байдагтаа очдог. Дахиад шийдвэр гаргадаг, дахиад хийж эхэлдэг, дахиад хийхээ зогсоодог, дахиад байх байдагтаа очдог. Яаж энэ байх байдагтаа очдог байдлаасаа гарах вэ? Яаж цааш нь үргэлжлүүлэн хийдэг болох вэ гэсэн ийм асуулт байгаа. Тэгэхээр энэ асуултанд хариулахаас өмнө хэрвээ хүн ямар нэгэн юм хийх шийдвэр гаргаад түүнийхөө төлөө хийж байгаа тохиолдолд ихэнх тохиолдолд хүн сайжирч байдаг. Хүн эргээд байх байдагтаа очдоггүй. Ямар тохиолдолд буцаад хэвийн байх байдагтаа очиж хуучин байдалтай эргэн очдоггүй гэвэл хүн өөрийгөө шахаагүй тохиолдолд эргэж тэр байх байдагтаа очдог. Жишээлбэл би нэг жишээн дээр тайлбарлаж хэлье. Хэрвээ би өнөөдөр нэг суняадаг гар дээр нэг суняадаг байлаа гэж бодъё. Тэгээд би 10 удаа суняах зорилго тавилаа, шийдвэр гаргалаа гэж бодъё. Тэгээ өнөөдөр би зөвхөн нэг удаа суняагаад орхисон. Маргааш боллоо. Маргааш дахиад нэг суняадгаараа суняагаад болчлоо. 3 дахь өдөр би дахиад нэг суняагаад болчлоо. Ингээд 4 дахь 5 дахь өдөр дахиад нэг суняаснаа. Би өрөөсөө 2 суняаж чадахгүй юм байна гэж бодоод тэрийгээ өөртөө хэлээд ямар нэгэн шалтгаанаас болоод зогсоолоо гэж бодъё. Огт зогсохгүй үргэлжлүүлдэг хүн гэж баг байдаггүй. Тэгээд хэсэг хугацаанд зогслоо. Дахиад би 10 суняах шийдвэр гаргалаа. Дахиад суняаж эхэллээ гэх юм бол би нэгээсээ эхэлнэ. Дахиад нэгийг суняад 2 дахь суняан, 3 дахь суняад. Ингээд байх юм бол хүн буцаад байх байдагтаа очих уу гэвэл очино. Ямар тохиолдолд хүн илүү сайжирдаг вэ гэвэл хэрвээ би 1 удаа суняадаг, 10 удаа суняах шийдвэр гаргалаа гэж бодох юм бол би өнөөдөр 1 суняана. Тэгээ маргааш би өнөөдрөөсөө илүү нэгийг 2 болгохын төлөө зүтгэнэ гэсэн үг. Тэгэхээр би 1 суняалтаа би 3 давталтаа хийнэ гэсэн үг. Ингээд дараагийн өдөр 1 суняалтаа 5 дахилтаа. Тэрний дараагийн өдөр 1 суняалтаа 7 давталтаа. Тэрний дараагийн удаа 1 суняалтаа 10 давталтаа хийснээр би тэрний дараагийн өдөр миний 1 суняалт 2 болж хувирна. Тэгээ ямар нэгэн шалтгаанаас болоод би суняалт зогсоолоо гэж бодъё л доо. Тэгээд хэсэг хугацаанд хийгээгүй. Ингээд тэрний дараагийн удаа би 1 биш 2 дахь суняалтаас эхэлж байгаа байхгүй. 2 суняаж эхэлнэ. 2-ыг 3 болгох гэж зүтгэн. 2-ыг 2 давтна, 2-ыг 3 давтна, 2-ыг 10 давтна. Ингэсний дараагаар миний суняалт 3 болно. Би дахиад шантран зогсно, үргэлжлүүлэхгүй хэсэг хугацаа зогсоолоо. Гэхдээ хүн өөрийгөө сайжирч байгааг харж мэдсэн тохиолдолд түүнээсээ урамшиж ирч хүч орж цааш нь зогсохгүй үргэлжлүүлэн хийдэг. Тэгээд тэрний дараа дахин шийдвэрээ гаргана, дахин 10 суняах зорилгоо тавина. Тэгээд би нэгээс биш 3-аас эхэлнэ гэсэн үг байхгүй. 3 суняалж эхэлнэ, 3-ыг 4 болгохын төлөө зүтгэнэ гэсэн үг. Хэрвээ би өчигдрөөсөө илүү өнөөдөр хийгээд тийм ээ. Маргааш би өнөөдрөөсөө илүү хийгээд байх юм бол би хизээч байх байдагтаа очихгүй, би улам сайжирсаар байх болно. Хичнээн зогсоосон ч гэсэн би 1 суняалтаасаа биш 2 суняалтаасаа эхэлнэ. Дараа нь ахиа 2-ыг 3 болгоод дахиад зогсоолоо гэх юм бол би 2 суняалтаасаа биш 3 суняалтаас эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд цааш нь хаана орхигдуулсан тэндээсээ өргөжлүүлээд хийх учраас хүн улам илүү их сайжирч байдаг. Яаж вэ гэвэл би өнөөдөр өчигдрөөсөө илүү хийснээр сайжирна. Маргааш би өнөөдрөөсөө илүү хийснээр би маргааш сайжирна. Тэгэхээр би маргааш бол өчигдрийн УК биш, маргааш бол маргаашийн УК байх болно. Тийм болохоор би улам илүү их сайжирсаар байгаа учраас хичнээн та зогсоосон ч гэсэн, шийдвэр гаргаад тэрнээсээ буцсан ч гэсэн ямар нэгэн байдлаар та сайжирж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ та өнөөдөр өчигдрөөсөө илүү хийж чадаагүй, маргааш би өнөөдрөөсөө илүү хийж чадаагүй тохиолдолд тэгээд зогсоосон тохиолдолд би яг байх байдагтаа очино. Дараа нь үргэлжлүүлэхдээ ахаад л бүр эхнээс нь анх ямар байсан тэр
байдлаасаа эхлэх учраас хизээж сайжрахгүй гэсэн үг. Тийм учраас та ямар нэгэн байдлаар шантарсан ч бай, шантраагүй ч бай, зогссон ч бай, зогсоогүй ч бай хамаагүй та өнөөдөр ямар нэгэн юм хийхдээ өчигдрөөсөө илүү ямар нэгэн байдлаас өөрийгөө шахаж байгаад өчигдрөөсөө илүү хийх хэрэгтэй. Маргааш та хийхдээ өнөөдрөөсөө илүү их хийж байгаа тохиолдолд та ямар нэгэн байдлаар сайжирч байгаа. Магадгүй та жоохон сайжрах тэр процесс нь тийм ээ удаашралтай байж болно, эсвэл хурдцтай байж болно. Тэр нь тухайн хүн хэрэг дундаа завсарлаж байна, хэрэг шахаж байгаас шалтгаална. Хэрвээ та өөрийгөө шахаж илүү сайн хийж чадахгүй байгаа тохиолдолд тэр л тохиолдолд та байдагтаа очино. Тийм учраас өнөөдрөөс ямар нэгэн юм хийхдээ өөрийгөө заавал шахаж байгаараа. Нэг хийжсэн бол хоёр хийхийг хичээнэ. Хоёр хийжсэн бол гурав хийхийг хичээнэ. Ингэснээр та улам цааш нь урагшлах юм шүү гэдгийг би өнөөдрийнхөө бичлэгтээр сануулгах хүсэлтэй байна. Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.